дэлхийн дотоод бүтэц болон дэлхийн гүн рүү аялах боломжтой юу? Дэлхийн гүнийг хэрхэн судалж байсан талаар ярилцъя. Эрт дээр үеэс л хүмүүс дэлхийн гүн рүү юу байдаг талаар судлахыг мэдхийг хүсдэг байж л дээ. Ялангуяа байгалийн үзэгдлүүд болох галтуул, халуун аршаан, гейзер гэх зүйлүүд дэлхийн гүнээс гадар дээр гарч ирэх энэ зүйлийг хараад дэлхийн гүн бол маш халуун байдаг юм байна гэсэн ойлголттой байсан байна. Дэлхийн дотоод бүтцийн талаар судалгаанууд хийгдэж явсаар дэлхийн гүн рүү аялсан гэх мэтлэнгээр уран зохиолын сонирхолтой ном хүртэл гарсан байдаг. Үүндээ дэлхийн гүн рүү бол аялах боломжгүй. Учир нь дэлхийн гүн рүү аялах тийм багаж хэрэгсэл одоогоор шинжлэх ухаанд бүтээгдээгүй байна. Үүнээс гадна дэлхийн гүн рүү аялах тусам өндөр даралт температуртай, дээрээс нь агаар байхгүй учраас дэлхийн гүн рүү аялах бол ямар ч боломжгүй өнөөгийн байдлаар бол байна. Гэхдээ шинжлэх ухаан хөгжихийн хэрээр дэлхийн цардтас давхархыг өрөмдөж дэлхийн гүн рүү ямар элементүүд, ямар бүтцтэй юм бэ гэдгийг судлах ийм туршилтуудыг хийж ирсэн. За үүний нэг нь бол хожим Оросууд Колын хойг дээр 12 км-ийн гүнд өрөмдлөг хийж үзсэн байгаа. Гэхдээ 12 км бол дэлхийн гүний гүнд хүрэхэд бол өчүүхэн бага хэмжээ. Учир нь дэлхийн гүнд хүрэхэд 6000 гаруй км өрөмдөх шаардлагатай. Гэвч ийм тоног төхөөрөмж байхгүй. Үндэ бол энэ боломжгүй юм. Энийг энгийнээр харьцуулах юм бол оюутлахын гүн гэхэд л 1300 метрийн гүнд байдаг гэсэн үг. Мэдээж дэлхийн гүнийг судлахдаа өрөмдлөгөөс гадна долгионы аргуудыг ашигладаг. Манай дэлхийн гаригийн хувьд бол хатуу цөмт гаригийн тоонд орно. Хатуу цөмт гаригууд гэдэг нь бол Нарны аймгийн гаригууд дотроо сугар, ангараг, за дэлхийн зэрэг гаригуудыг бол хатуу цөмт гаригууд гэж нэрлэдэг. Хатуу цөмт гаригуудын онцлог нь гэвэл давхаргууд нь бүгдөө хатуу төлөвийн элементүүд бүрдүүлдэг гэсэн үг. Дэлхийн дотоод бүтцийг 3 бүрхөвч бүрдүүлдэг. 3 бүрхөвчийн маань хамгийн дотор талын бүрхөвчийг бол дотоод цөм буюу гадаад цөм 2 бүрдүүлж байгаа. Нийтдээ цөм маань болохоор 2 хэсгээс бүрдэнэ. Inner core буюу дотоод цөмний ихэвчлэн маш хатуу никель, төмөр зэрэг химийн хүнт элементүүдээс бүрддэг ийм давхарга. За үүний гадна талаар нь харьцангуй температур багатай, нягт багатай, бас мэдээж төмөр зэрэг элементүүдээс бүрддэг ийм liquid буюу шингэн цөм, гадаад цөмийг бүрдүүлж байдаг. Энэ хоёр давхаргын гадна талаар нь mantle буюу мантийн давхарга оршино. Эзлэхүүний хувьд хэмжээгээрээ том боловч цөмийг бодвол харьцангуй хөнгөн төрлийн элементүүдээс бүрддэг ийм solid, silicate, шингэн цахиурын төрлийн элементүүдээс бүрдсэн байдаг гэсэн үг. За mantle маань болохоор хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхнийх нь болохоор upper буюу dead mantle гэсэн үг. За дараагийнх нь болохоор dod mantle буюу lower mantle гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ мантийн давхаргын гадна талаар бидний одоо амьдарч байгаа цардтас давхарга буюу crust, газрын давхарга, дэлхийн цардтас гэж зарим үед хэлдэг ийм давхарга байна. За энэ цардтас давхарга маань хоёр хэсгээс бүрддэг. За нэг давхарга нь болохоор ocean crust буюу далайн давхарга, нөгөөх нь болохоор continental crust буюу их газрын давхарга гэсэн ийм хоёр давхарга байна. За их газрын давхарга бол харьцангуй далайн давхаргаагаа бодвол lower density буюу нягт багатай, харин ocean crust бол харьцангуй higher density буюу илүү нягт ихтэй тийм давхарга байдаг. Гэвч зузааны хувьд бол энэ хоёр маань харилцан адилгүй байгаа. Continental crust бол харьцангуй зузаан давхарга бол ocean crust буюу далайн давхарга маань, цардтас давхар маань харьцангуй нэмгэн ийм давхарга байна. Ер нь яагаад галтуул газар хөдлөлт болоод байна вэ гэхээр дотоод хүчний нөлөө бол байгаа. Дэлхийн дотоод хүчний нөлөө гэдэг нь бол цөмөөс үүсэж байгаа хүчин зүйлүүдийн нөлөөг хэлж байгаа. Үүнээс гадна гол нь газар хөдлөлт галтуулыг гол хөдлөгдөг хүчин зүйл бол asthenosphere гэдэг ийм давхарга байна. Asthenosphere бол газрын давхаргын доод хэсэгт байрладаг. Харин dead mantle-ийн дээд хэсэгт байрладаг. Уян хатан, зөөлөн, шингэн төлөвийн ийм давхарга байдаг. За энэ давхаргаас гарч ирж буй хайлмаг тэр зүйл маань галтуул газар хөдлөлтийг үүсгэхэд гол нөлөө үзүүлдэг зүйл юм аа.